Энэ гэж хэлэхээр гоё гэх юм уу гэхээр ерөөсөө манай энэ ингээд байж 90-аас ирсэн юм шилэн ирэх гоё ирэхээр ингээд маань уушхад энэ бол маань болдгоо. Яагаад гоо маань болно л да. Гэхдээ тэр ирэхин тулд тэр одоо хүний буян сансын энерги тогтдоггүй. Яагаад гэвэл шилэн дээр чи энерги тогтдог. Гэвч нэг модон ирэхин дээр юмсан модон ирэхтэй одоо эмээ уухийн одоо тэр олон жил маань юмсан модон ирэхээр одоо зүгээр нэг одоо савсаг ондаас айдас авсан тэр эмээгийн ирхнээс айдас аваад яагаад гэвэл тэнд бол өстой асар их буян хураасан гэсэн. Тэр шилэг эмгэж шилэн ирэхээр гоё юм гэж яагаад гэвэл тэр үнэхээр одоо буян хурааж шингээхгүй одоо өнөөдрийн орчин үеийн энерги гэж ярьдгүйстэй тэр буяны сайхан сэтгэлийн номын энерги шингээхгүй тийм металаар хийсэн байна гэдэг чинь. Энэ мэтлэнгээр одоо монголчуудын одоо өнөөдөр болж байгаа бүх зүйлүүдийг тийм ээ хэлсэн байдаг. Тухайлх юм бол одоо юу гэдэг вэ? Майныг одоо дуу мэт бол тийм ээ. Өнөөдөр сум хийд дээр очиод майн унших зүгээр одоо машин дотор CD-тэй одоо майн сонсох хоёр чинь шал өөр шүү дээ. Одоо машин дотор CD тавьчаад майн унших юм бол чинь зүгээр л одоо хөгжим сонсож байгаа байдалхан гандуу хүрээ хийж ном сонсож одоо би сэтгэлийн одоо тийм буйныг авч гэдэг юм уу. Иймэрхүү одоо монголчуудын хувь тавилангийн сони юмнуудыг гаргасан. Яг энэ цаг үеэр энэ богдын дүндэд тэгэхээр энэ эндээс би юу хэлэх гээд байна вэ? Нострадамус тутахгүйгээр Монголын одоо алдартай зурхаач Монгол орныхоо өөрсдийн хувь тавилан заяаг бол одоо ингээ богдын лүндэн гэдэг. Энэ их сонь нэртэй чулууны өвчг гэж бас нэртэй. Тэнгэрээс нь хувилгаан чулуун гэсэн чинь дотроос нь ингээд Монголын хувь заяаг гаргажаа ингээд Монгол хүн Монголын алдахгүй тул одоо гэрийнхэн үдэнд өнсөн сарай. Би та охиныг одоо ялгахын тулд одоо гэж одоо дэлхийн одоо бүх орныг даасан бурхад байт юм байна да. Тэрнээсээ ялгахын тулд ингээд бүх монголчууд одоо ямархуу одоо ёс суртахууны чанараа алдах уу ерөөсөө хүн гэдгийн хамгийн гайхамшиг нь бол ёс суртахуун гэдэг нь буюу одоо хүндэг чанар гэдэг юм байх хэрэгтэй. Эдгээр Оросын эрдэмтний хэлсэн үг байдаг шүү дээ. Ерөөсөө энэ үг байна. Өнөөдөр хот чинь гэдэг бол хот дотор аатан амьдарч байгаа ялгаагүй хүний сэтгэл аатамжтай ийм зөв үе. За байна. За энэ яриагаан тур яагаад энэ хүний асуултанд яа л та. Би одоо 2007 оноос 2011 оны 1 сар хүртэл Солонгос улсад нийгмийн даатгалын төлөөлөгчийн газраар тэнд мэргэжтэн төлөөлөгч хийж ажиллаж байсан. Энэ үедээ би бол одоо Солонгосын зурхаа Солонгосын одоо түүх хэднийг бол нэлээд нарийн сайн судалж үзчихсэн. Монголын одоо Ян гурны үеийн одоо үед Солонгос улс чинь манай төшин буюу харьяат автомат улс байсан учраас Солонгосын одоо хаадын эхнэрүүд нь бүгд Монгол гаралтай Монголын одоо хаадын инженер байсан. Тийм учраас энэ үед Монголын одоо тухайн үеийн Монголын шинэ тухайн Солонгост зутхан орж ирж байсан. Тухайлх нь Монгол зурхан одоо хамгийн гайхамшигтай их мандан мадарсан үе нь бол ерөөсөө юу шүү дээ Ян гурны үе. Ян гурны үед Монгол зурхаа бол одоо дэлхийд гарсан энэгээрээ дамжиж ерөөсөө тийм учраас Монголын одоо эртний мэрэгдийн түүх ном байдаг шүү дээ. Байдаг шүү дээ. Тухайлх юм бол иймэрхүү сайн байна уу? За. Тэгээд хараад санаа тэгээд таавал тэгээд би телевизээр гарч энэ сайн нөгөө зурхаан тохоо бичихгүй цаг тооны бичлэгээр бичихгүй байсан чинь төрийн дараалал харин одоо нөгөө манай төшинг байсан улс тийм үү тэнд ажиллаж амьдарч байгаад ирсэн. Сайн. Энэ уцаараа дараа нь залгаад асуучих. Тэгэхээр ингээд энэ дотроос нэг зүйл яг нэг хадуураад жоохон уянгаа айлтай нэг юм хэлчихээ л. Жишээлбэл би энэ Монгол зурхаан түүхэнд авчаагаад энэ номын 10 хэдэн жил суугаад бичсэн. Энэ миний нэг докторийн хэрэг хамгаалсан бүтээлтэй. Энэ номыг бидгээ Солонгосчууд нэг Монгол судлалын хэдэн эрдэмтэнд ингээ өгөхгүй юу? Ингээ өгсөн чинь тэгээд тэнд ингээд нэг эрдэмтэн ноцтой би ингээд таны энэ номны одоо энэ номны чинь одоо 133 дугаар хуудасны одоо энэ үйлдвэрийг ашиглах болох уу гэдэг ингээд юм зөвшөөрөл авч байгаа юм да. Тэгэхээр ерөөс аливаа нэгэн хөдөлмөр бүтээлийг хүний одоо тэр олон жилийн хөдөлмөр бүтээлийг үнэлтгийг ямар ч гэсэн
бидний нэг үзэн ядаж байсан капиталист системүүд бол хүний биеийн хүчний болон оюуны хүчний ямар асар их өндөр үнэлтийн гэдгийг бол би эндээс бол иширчээсэн. Гэтэл өнөөдөр манайд бол одоо би энэ одоо Төвөөс Монгол цаг тооллого өнөөдрийн өмнө шугам дэвтэргээд хэрүүл уруулаад байгаа энэ цаг тооны бичгийн тухай одоо бичсэн ном дээр гарсан. Энэ номыг гэтэл одоо ингээд тодорхой өгүүлбэрийг өөртөө ингээд хүн хуулаад бичсэн байх жишээ нь. Тэгэхээр бид одоо өнөөдөр ингээ харийн гууранд явж ингээд янз бүрийн одоо ажил хийлмэг болохын зэрэгтэй тухайн орны соёлыг судлах, түүхийг судлах хэрэгтэй. Энд өг түүхээ мэдэхгүй ойлгуулсан сарамжсан дуугаад өвдөөс үлдээсэн содор номыг үзэхгүй оюунаар хийсэн зургийн ажлыг 6 дугаар дараалан цаян жанцсан залуусын хорон гэдэг зохиол барьсан гайхамшигтай үг байдаг. Гэтэл өнөөдөр Солонгосын ард хүмүүс өөрийнхөө өг түүхийг маш сайн мэддэг. Яагаад гэвэл тэднийг социализмаар дамжаагүй учраас өөрсдийнхөө түүхийг маш хадгалсан тэр уламжлалаа алдааг учраас Солонгосын яг годамжинд ингээд тэр одоо монголчуудын ойрхон байдаг тэр таавны хажуудлын мелороо дэлгүүрийн үүдэнд бол ингээд ширээ тавьсан зурхаа үзэж сууж байгаа годамжны зурхаас нар нээлттэй. Яг зурхаа судлалынхаа ухааны хувьд босх юм бол бид нар маш гайхамшигтай хөгжүүлж чадсан зарим зүйлээс одоо биднээс давж байгаа ингээд интернет өнөөдөр 21-р зууны үед зурхаан шинжилгээ ухааныг бол интернет рүү оруулсан бүх юм ингээд тооцоолсон. Өнөөдөр бид нар чинь одоо саран дээр очиж харь гарыг үздэг ийм цаг үед байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр би ирээд ингээд сонин сэтгүүлсээр ингээд өөрийнхөө зурхаа тухайгаар ингээд сонин харж байхад үнэхээр харамсалтай зүйл байна л да. Ингээд 7 хоногийн ингээд зурхаа ингээд байж байгаа авшиг авах өнөөдөр одоо авшиг авах үдэл хийж байгаа. Авшиг авах гэдгийг бичиж байгаа ч ойлгож байгаа юм уу, уншиж байгаа мэдчихэж байгаа юм уу. Тэгэхээр манай зурхаа бол өнөөдөр содрын үгнээсээ гараагүй зүгээр одоо содрын үг болсон үнэн. Энэ нэг одоо энэ содор байлаа гэж бол нэг хүн нөгөөгөөс уусаад алдаатай ч болж болно шүү дээ. Содор болсон үнэн бусуутай байна. Тэгэхээр бид ингээд содрын үгнээс гараа шинж ухааны төвшөнд аваачих хэрэгтэй гэж боддог. Тэгээд би өөрөө бол янз бүрийн тийм үслэг хадлах чинь үс авах нэтэрэ чинь янз бүрийн юм хөвчих дургуултай. Яагаад гэвэл өнөөдөр ингээд санаа харж байгаа үс авах болохгүй тэгэхээр хөр өртөнд хэцүү байдаг баг та. Гэтэл үс авах болохгүй өдөр гэдэг чинь юутай холбоотой гэхээр анх үсээ авахулж байгаа 3 юм уу 5 настай хүүхэд анх одоо өсөө осуулж байгаа чаван цойрол холбоотой шүү дээ. Өнөөдөр би бол өсөө осмоос ахлаа осож байгаа юм чи тэр хамаарахгүй шүү дээ. Тэгэхээр энэ мэдээ одоо энэ зүйл маш шинжлэх ухаан бус ингээд энэ мохор сүсгийн тал руугаа халдчихлээ гэдэг асуу. Тийм учраас би өөрөө ингээд зурхаан тухай бичгтээ бол дандаа шинжлэх ухаан түүхэн талаас нь бичдэг. Энэ бол Монгол зурхаан түүхэнд очиаг гэдэг нь хүний үеэс авахудаа 1990 он болсон Монгол зурхаад яаж өгсөн хүний үед ямар байсан. Өнөөдөр ингээ 12 ордгоод одоо хүмүүс их ардны тухай их сонирхож уншдаг байхад